За би сая ажиллаж ирлээ. Тэгээд одоо яг яах гэж байгаа юм бэ гэхлээр бид нар партинд явах чинь заяа тий. Яагаад ийм хувцас өмссөн юм бэ гэхлээр би одоо энэ хувцсыг чинь Туркид тахад нөгөө воркшоп өмсдөөс хувцас заяа ингэ малгай залгаатай ингэ бүжүүж мүжүүлдэг гэсэн хувцас. Ийм хувцсыг тухтай байх гэж одоо би одоо ингээд бас өмсөд найзтайгаа хамт ханг аут хийх чинь. Тэгээд дээгүүр энийг өмсөд явж ийж үуч чинь яагаад гэхлээр гадаа ер нь хүйтэн болцсон за. Тэгээд тоглолттой үед бол ер нь айгуу юутай байгаа. Хүйтэн байдаг заяа. Цагаан цогөөрөө би одоо юу ч өмсөд байгаа. Одоо ингээд доор юм энэ гитэр метр. Тий нэрээ нүүн гэдэг ийм аппликейшн байдаг заяа эдний. Эднээс ийм ирсэн баггүй юу те би энэ чи нүүний аппликейшн дээр нэрөө өгтөө Мими Артур гэдэг өгсөн. Тэгээд Артур гэдэг чинь манай нөхрийн бас тайзан нэр ихгүй Мими гэдгээс миний тайзан нэр ихгүй. Тэгээд миний задаа бичлэг хийчихсэн би өнөөдөр үнэхээр амжаагүй заяа. Тэгээд бичлэгний төгсөлд энэний задлахаа бүгдээрээ за юу ирснийг харцгаая. Тэгээд намайг ямар амар их партинд явдیں۔ Гэж бодож байна уу? Үгүй за. Гэтэ ер нь манай нөхөр зөвшөөрсөн за бусд нь бол хамаагүй. За тэгээд бид гурав хамтдаа таксинд сууж яваад тэгээд хурж ирээд 2-3 хуваагдаж бид таксинд сууж явсан. Энэ залуу болохоор нөгөө саксофонист найз маань. Тэгээд энд ирсэн охин маань болохоор өнөөдөр шинээр ирсэн дуучин байна. За тэгээд нөгөө газар чи яг нөгөө болдог шоу маань яг болдгийн тэгээд 2 удаа үзсэн. Үүний дараа бас нэг хүнийхэн төрсөн өдөр олж молоо тэгээд лав үлээлгээ дараа нь бүжиглээ. Юм нэг клуб данс хийгээ. Тэгээд бид нар чинь нэг амар бүжиглж мүжиглэх тийм сонирхолтой тийм хүмүүс биш юм байлээ. Тэгээд бид нар хос 2 хөрхэн найзхан гэрт очоод тэгээд тоглолт үзсэн. За тэгээд би өглөө нь баг унтахгүй байж байгаад ингээд визээ хөцөлтөхөөр явж гинэ. Нэр өмнөх бичлэгний эзэн маань энэ урд машинч жолоодод байгаа ихчтэй.